Diamond Press клуб болон хөрсдөлгөө төрийн бас байгууллагатай хамтран Монгол Улсын ерөнхийлөгчийн эвэлдор хүүхэд бүрийг хамгааллын форумыг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд замын цагдаагийн газартай хамтран сургуулийн үүдэнд анхаарах хүүхэд гэсэн самбарыг байрлуулж байгаа юм байна. Тус клубын зүгээс эхний ээлжинд 513, 14 дугаар сургуулиудад энэхүү самбараа байрлуулж байгаа юм байна. За тэгэхээр хүүхдийн одоо хамгааллын асуудал бол тулгымсаа асуудал нэг болж байна л дээ. Ялангуяа сургуулиуд одоо замд их ойрхон байрладаг. Сургууль олон хүүхэдтэй одоо өвөл доктор 2 дугаар ээлж ороо харанхуй болсон тардаг. За энэ үед нь бол зам хөндлөн гарна гэдэг асуудал бол нэлээд төвөгтэй. Тэгэхээр энэ зам хөндлөн гарахад хамгийн гол асуудал нь зам гарцтай байх хэрэгтэй. Жолооч нарт одоо зориулсан тэмдэглэгээ байх шаардлагатай. Энэ бүхнийг одоо Крюста дэлхий гэдэг төрийн бус байгууллага Diamond Press гэдэг одоо бас клуб ингээд хамтраад одоо манай сургуулийн дэргэд хоёр талынх нь одоо тэр зам дээр удаашруулах тавьж өгсөн, замын тэмдэглэгээ хийж өгсөн. За жишээлбэл Монголын ихэнх сургуулиуд бол бүгд одоо хоёр ээлжтэй. Ихэнх сургуулиуд бол одоо ер нь автозамд их ойрхон байрладаг. Тэгэхээр сургуулиудын орчинд одоо байрлсан автозамын орчинд нь одоо нөхөн гарцаж хийдэг юм уу? Дээгүр зам нь дээгүр гардаг одоо гарцаж хийдэг юм уу? Ийм арга хэмжээнүүдийг бас төрөөс авах шаардлагатай. Тэр бол одоо хүүхдийн төлөө анхаарч байгаа, маш их анхаарч байгаа. Тэгэхдээ бол аюулгүй одоо зорчих, аюулгүй одоо орчинд сурч боловсох дээр нь илүү анхаарах шаардлагатай байна. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажил дангаан замын цагдаагийн ажил биш байдаг. Хамгийн гол нь одоо иргэн хүн бүрийн оролцоо энэ ажил маш чухал байгаа. Энэ Diamond Press клубын одоо гишүүдээс санаачлагаар энэ хөдөлгөөний аюулгүй байдлаас гэмтэрэг ослоос хүүхдийг урьдчилан сэргийлэх зорилгоор автозамд ойр байрлал бүхий ерөнхий боловсролын 3 сургуульд энэ хүүхдийг одоо анхаарах гэсэн энэ тэмдгийг байршуулж өгч байгаад бол замын цагдаагийн газрын зүгээс маш их баярлаж байна. Энэ одоо клубын санаачлагаар өөр бусад одоо төрийн болон төрийн бус байгууллагууд ч гэсэн бас энэ үйл ажиллагаанд бас үндэслэн бусад одоо автозамд ойр байралтай байгаа ерөнхий боловсролын сургуулиудад бас энэ ажлыг бас санаачилж хийгээч гэдгийг бас замын цагдаагийн газраас уриалж байна.